Парламентын засаглалын ижил үнэт зүйлс нийтлэг хэм хэмжээтэй манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээр нийгмийн эдийн засгийн салбарын бүхэл харилцааг идэвхжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах эрх зүйн үндэс бүрдэх ач холбогдолтойг талууд онцоллоо. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны нийт хэрэгэлтэд 53 сая Америк долларт хүрсэн, үүнээс экспортын бүтцийг төрөлжүүлэх олон талт боломжуудын хүрээнд санал солилцож, парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэхээр тогтлоо. Англи улсын хувьд бол мянган жилийн түүхтэй энэ арчлыг та бүхэн бол их богино хугацаанд бол хийсэн. Тэр тусмаа бол парламентд одоо эзэж байгаа арчлын хэм хэмжээ, за дээрэс нь эмэгтэйчүүдийн оролцоо гэх мэт ийм одоо ах зүйлүүд бол Монголын парламент дотор бол байна. Үнэхээр одоо арчлыг бол дэлгэрүүлж чадж байгаа ийм талаас нь бол бас Английн одоо энэ парламентын тэргүүн бол маш том үнэлгээ бол өглөө. Парламентын арчлын эртний уламжлалтай энэ парламентд арчил бичгийн тулд ямар түүх үнсэн дээр нь парламентын арчил удаан оршин тогтохдоо үр дүнтэй ажиллахын тулд чуулганы хэлбэрүүд нь ямар яаж ажилдгийг гэх мэт олон сайн туршлагуудыг харж байна. Тэгэхээр энүүгээр одоо гол яригдсан асуудлууд гэх юм бол мэдээж энэ парламентын хамтын ажиллагааг бас яаж сайжруулах вэ? Тэр тусмаа одоо Монголд бол бас одоо Монгол Английн парламентын бүлгэн байгуулагдсан. Энэ улс дахь бас адилхан найрамдлын бүлгийг бол байгуулах тухай асуудлыг бас ярилцж байна. За энэний одоо ач холбогдол гэх юм бол түрүү хэлсэнчлэн мэдээж хоёр орны энэ хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол үзүүлэх ёстой маа. Их Британи, Номер Ирландын нэгдсэн хаант улсын парламент нь лордын танхим болон нийтийн танхимаас бүрддэг. Парламентын доод танхим буюу нийтийн танхимаар батлагдсан хууль эрх зүйн баримтчгүүдийг лордын танхим баталж, эцэст нь хаан батламжласнаар хүчин төгөлдөр болдог байна. Энэ удаагийн ажлын хүрээнд улсын хурлын дарга амар баясгалан Британийн парламентын захим үйлчилгээ болон инновац ба санаачлагын асуудал эрхэлсэн албаны удирдлагуудтай уулзаж, захим засаглалын шинэлэг санаачлагуудаас хуваалцлаа. Мянган жилийн парламентын арчлалын түүхтэй энэ улсаас сурах зүйл зөндөө бий. Тэр дундаа сүүлийн үеийн технологиг ашиглаад парламентын үйл ажиллагаагаа цахимжуулах тал дээр эднээс бол маш их сонирхолтой зүйлсүүд хийж байгаа. Бид нар 2022 онд Ди парламент гэдэг иргэдийн оролцоог цахимаар хангадаг талбарыг нэвтрүүлсэн. Энийг бол тухайн үедээ манайхан Их Британий бас энэ иргэдийн өргөдөл гомдлыг авдаг, хууль дээр санд авдаг цахим системийг жишг болгож, бас олон жишээний нэг болгож авч ашиглаж ирсэн байдаг. Тэгээд хоёрдугаарт нь бас энэ кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал одоо энэ орчин зайд маш онцгой чухал болж байгаа. Британи улс анх 1889 онд Францын парламентын гишүүдтэй хамтран олон улсын парламентын холбоог байгуулж байжээ. Айлчлалын баг олон улсын парламентын холбооны Британийн бүлгийн дарга Фабиан Хамилтонтой уулзаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал бодлоо солилцлоо. Бүлгийн гишүүдийн зүгээс спикерийн төвшөнд анх удаа хэрэгжүүлж байгаа энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцааны механизмыг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой байгааг онцоллоо.